За сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдөр багш нь та нарт химийн холбоо гэдэг хичээлийг заахад бэлдлээ. За энэ хичээлийн маань агуулга гэвэл химийн холбоо гэж юу вэ? Эерэг сөрөг ион гэж юу вэ? Ионы холбоо хэрхэн үүсдэг вэ гэдэг талаар заах болно. За химийн холбоо гэж юу вэ гэж багш нь та нарын сайн мэдэх хоолны давс буюу натрийн хлороор жишээ авч тайлбарлая. За натрийн хлорид буюу хоолны давсанд маань натрий ба хлор гэдэг элементүүд оролцдог. Тэгвэл эдгээр элементүүд маань ямар шин чанартай байдгийг бэ гэдгийг бүгдээр харцгаая. За натрий гэдэг элемент маань өөрөө мөнгөлөг цагаан өнгөтэй зөөлөн металл бөгөөд устдаа эрчимтэй оруулж шүлт үүсгдэг. Хүний арьсыг түлдэг байна. Тэгвэл хлор гэдэг элемент маань өөрөө шар ногоон өнгөтэй хурц үнэртэй хортой хий. Түүнийг химийн зэмсэг болгон ашиглаж байсан түүхтэй. За тэгвэл хатуу төлөв байдалтай натрий хийн төлөв байдалтай хлортой оруулалт ороод эндээс маань натрийн хлорид буюу хүнсэнд хэрэглэдэг хоолны давс маань гарч ирж байгаа гэсэн үг. Тэгвэл натрийн хлорид маань өөрөө ямар төлөв байдалтай вэ гэхээр цагаан өнгөтэй хатуу бодис бөгөөд хүнсэнд хэрэглэдэг байна. Тэгвэл химийн холбоо гэж юу вэ гэхээр атомуудыг тогтоон барьж байдаг таталцлын хүчийг химийн холбоо гэж нэрлэдэг. За нэг ёсондоо натрийн хлорид гэдэг нэгдэл бий болоход натрий ба хлор хоёрыг тогтоон барьж байгаа хүчийг химийн холбоо гэж нэрлэдэг байна. За бүгдээрээ химийн холбоо яаж үүсэж байгаа бүгдээрээ хариулъя. За электроныг авах буюу алдахад нэмэх ба сөрөг цэнэгтэй ионууд үүсдэг. За ион гэдэг нь нэг ёсондоо тухайн атомын цэнэг гэсэн үг. За одоо бүгдээрээ ион яаж үүсдгийг бүгдээрээ харцгаая. Тухайн атом маань өөртөө байгаа 2 электроныг алдаж нэмэх цэнэгтэй катионыг үүсгэдэг. Харин катион маань өөрөө нэмэх цэнэгтэй байх нь. Харин өөртөө 2 электроныг нэмж аваад хасах цэнэгтэй анионыг үүсгэдэг байх нь. За тэгвэл натрий гэдэг элементээр багш нь жишээ авч үзье. Натрий хамгийн гадна талын давхраандаа 1 электроныг агуулдаг тийм ээ, бид нар бүгдээр мэднэ. Тэгвэл энэ натрий гэдэг элемент маань өөрөөсөө 1 электроноо алдаж нэмэх 1 цэнэгтэй натрийн катион үүсгэх нь байна. За 1 электроноо алдсан учраас нэмэх 1 болно гэсэн үг цэнэг нь. Хүчил төрөгчдөр багш нь жишээ авъя. Хүчил төрөгч хамгийн гадна талын давхраандаа 6 электрон агуулдаг. Тэгвэл хүчил төрөгч өөртөө 2 электроныг нэгдүүлэн авч хасах 2 гэсэн анионыг үүсгэдэг байна. Хүчил төрөгчийн хасах 2 анион. Хүчил төрөгч өөрөө 2 электроныг нэгдүүлж авсан учраас хасах 2 ион болно гэсэн үг. За нэгдүгээр бүлгийн металлууд маань өөрөө яадаг вэ гэхээр 1 электроноо алддаг. Нэмэх 1 ион үүсдэг. Хоёрдугаар бүлгийн металлууд маань өөрсдөө 2 электроноо алддаг. Тэгэхээр нэмэх 2 гэсэн ион үүсдэг байна. За хүчил төрөгч болон фотор металл бишүүд байна. Металл бишүүд яадаг вэ гэсэн чинь анионуудыг үүсгэдэг. Хүчил төрөгч өөрөө 6 электронтой 2 электроныг нэгдүүлэн авч хүчил төрөгчийн хасах 2 ион үүсгэдэг. Харин фотор өөртөө 1 электроныг нэгдүүлэн авч фоторын хасах 1 ионыг үүсгэдэг байна. За 3 дугаар бүлгийн элементүүд маань яадаг вэ гэхээр 3 дугаар бүлгийн элементүүд маань 3 электроноо алдаж нэмэх 3 ионыг үүсгэдэг. Харин 5 дугаар бүлгийн элементүүд маань 3 электроныг өөртөө нэгдүүлэн авч хасах 3 гэсэн ионыг үүсгэдэг. За 4 дугаар бүлгийн элементүүд байна. 4 дугаар бүлгийн элементүүд маань за бидний дараагийн хэсэгт үзэх ковалент гэдэг холбоон дээр үзэх болно. Тэгэхээр эндээс элементүүд маань атомууд маань электроноо нэг бол алддаг, нэг бол авдаг байна. Авж ивэл катион анион болно, алдаж байвал катион болж хувирдаг байна. За тэгвэл ион гэж юу юм бэ гэхээр за багш нь тодорхойлт нь уншъя. Нэг буюу хэд хэдэн алдаж эсвэл авч
Эрэг сөрөг цахилгаан цэнэгтэй болсон бүлэг атомыг ион гэж нэрлэдэг байна. За эрэг сөрөг цэнэгтэй ионыг катион гэдэг. Эрэг цэнэгтэй ионыг катионг нь электроноо алдаж катион үүсдэг. Сөрөг цэнэгтэй ионыг анионг нь электроноо авч анион үүсдэг байна. За одоо багш нь ионы холбоо хэрхэн үүсэхийг тайлбарлая. За сая бид нар үзсэн тийм ээ. Натрий бол нэмэх нэг цэнэгтэй ион үүсгдэг. За холоортой нэгдлээ. Холоор маань өөрөө нэмэх нэг электроныг өөртөө нэгдүүлээд хасах нэг гэсэн ионыг үүсгдэг. Натрий нэмэх нэг ион, холоорын хасах нэг ион. За бид нар соронзыг мэднэ тийм ээ. Соронзууд яадаг вэ гэхээр эсрэг туйлууд таталцдаг, ижил туйлууд түлхэлцдэг тийм ээ. Яг энтэй адилхан нэмэх болон хасах цэнэгүүд хоорондоо таталцаад химийн холбоог үүсгэдэг гэсэн. За натригийн нэмэх цэнэгтэй ион, холоорын хасах нэг цэнэгтэй ион таталцсны дүнд химийн холбоо үүсдэг байна. За одоо магнийн оксид дээр бүгдээрээ харцгаая. Магний гадна талдаа 2 электрон агуулсан байдаг. Хүчил төрөгч маань 6 электрон агуулсан байдаг. Магнигийн 2 электрон хүчил төрөгч дээр очиод магний нэмэх 2 цэнэгтэй ион үүсгэлээ. Харин хүчил төрөгч хасах 2 цэнэгтэй ионыг үүсгэнэ. За кальц, холоор. Кальц маань гадна талдаа 2 электрон агуулсан, гадна талын давхраандаа 2 электрон агуулсан учраас 2 электроноо холоорлоо өгөөд нэмэх 2 цэнэгтэй холоор харин кальцийн 2 электроныг холоорын 2 атом маань нэг нэгээр аваад хасах нэг гэсэн ионыг үүсгдэг байна. За бүгдээрээ одоо эндээс харцгаая. Багш натрийн хлоридын жишээн дээр ахаар тайлбарлаж өгье. За содиум атом буюу натрийн атом маань гадаад давхраанд байгаа нэг электроноо холоорлоо шилжүүлнэ. Холоор хамгийн гадна талын давхраадаа 7 электронтой байсан натригийн нэг электроныг аваад 8 электронтой болсон. Энэ хоёр электроноо өгч авчсны үндсэн дээр химийн холбоо үүсэж байгаа гэсэн үг. За тэгвэл ионы холбоо маань ямар элементүүдийн хооронд явагддаг вэ гэхээр металл болон металл биш элементүүдийн хооронд ионы холбоо явагддаг байна. Тэгвэл металл элементүүд маань металл биш элементтэй электроноо өгдөг. Харин металл биш элементүүд маань металл элементийнхаа электроныг авснаар энэ дээр химийн холбоо үүсдэг байна. За бүгдээрээ хичээлээд өгнө. За ионы холбоо гэж юу вэ гэхээр эрэг ба сөрөг цэнэгтэй ионуудын цахилгаан статик хүчээр үүссэн химийн холбоог ионы холбоо гэнэ. За металл элементүүд электроноо алдаж нэмэх цэнэгтэй катион үүсгэнэ. Металл бишүүд электроноо авч сөрөг цэнэгтэй анион үүсгдэг байна. За жишээ засал бүгдээрээ нэг ажиглаж үзье. Дараах ионт нэгдлийг үүсгэсэн атомуудын ионы томьёог бичиж нэрлэнэ гэж байна. За эхнийх нь багш бичсэн байгаа. Натрий 2O буюу натрийн оксид байна. Натрийн оксидын катион нь юу вэ, анион нь юу вэ гэж асууж байгаа гэсэн. Тэгэхээр натрий гадна талдаа 1 электрон агуулсан. Хамгийн гадна талын давхраандаа 1 электрон агуулсан учраас тэр 1 электроноо алдаж нэмэх нэг цэнэгтэй катион үүсгэнэ. Харин хүчил төрөгч маань хамгийн гадна талын давхраад 6 электронтай байдаг. Өөртөө 2 электроныг нэгдүүлж хүчил төрөгчийн хасах 2 цэнэгтэй анионыг үүсгдэг байна. За энэ мэтчлэн магний сульфид болон барын оксид дээр та нар катион анионыг нь тодорхойлж үзээрэй. За гэрийн даалгавар. Багш нь ийм 3 даалгавар өгсөн. За натрий ба фтор, калий ба хүчил төрөгч, литий ба хөхөр гэсэн атомын хооронд ионы холбоо үүсхийг атомын электрон бүтцээр харуулна гэж байна. За натрий ба фтор гэвэл аль нь электроноо өгөх юм? Аль нь электроныг нь авах юм? Хэдэн электрон өгөх юм, хэдэн электрон авах юм гэдгийг та нар дүрслэнэ гэсэн. За магний хлорид, натрийн хлорид, барын кальцийн бромид, барын сульфидын катион анионыг нь тодорхойл. За сая өмнөх дасгал дээр гарсан шиг катион нь тэр, анион нь тэр гэж тодорхойлгоно. За ионы холбоотой нэгдлүүдийг ялгана уу гэж байгаа. Эдгээр өгөгдсөн нэгдлүүдээс ионы холбоотой нэгдлүүдийг нь ялгана. Ионы холбоо гэдэг бол өөрөө металл болон металл биш элементүүдийн хооронд ионы холбоо үүсдэг тийм үү. За тэгвэл эдгээр элементүүдээс ионы холбоог нь та нар олоод багш руугаа
илгээгээрэй.